өглөөний мэнд хүргээ үзэгчдээ эх орны өглөө хөтөлбөр 1-р төрх имлэгээс мэндчилгээ хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд шинэхэн аудтай уулзаж мэндчилгээ өгье. За сайн бацгаана уу? За шинэхэн юм ээ юу? Шинэ юм бэ. За хідэ ачтай те. Одоо өнөөдөр анхныхаа нөгөө ачаа хүлээж авч байна. Маш их баяртай байна. Энэ эмнэлэг бидэрт маш сайхан түргэн шургаа үйлчилсэн. Эмнэлэгтээ маш их баярлж байна. За хүүгийн аав болсонд нь бас хүүдээ баяр хүргэе. За шинэхэн ааваас яриа. За баяр хүргэе. За баярлалаа. Анхных нөхдөө. Анхны нөхд. За ямар хөвгттэй болсон? Тэр уцаар яриад одоо энэ урддаг самраар харах гал лээ. Хүлээгээ яж юм уу? 10 цаг 5 минутанд төрсөн гэсэн. Зохинтой болсон. За маш том баяр хүргэе. За өглөө хөтөлбөрөөр дамжуулаад манай үзэгчдэд бас мэндчилгээ үргээж их нэртэй бас мэнд хүргэж олно. Хандаа өнөөдөр аа болгож өгсөндөө баярлалаа. Хайртай шүү. Охинтой хоёроо тэсээ яадаг хүлээж байна. Анхныхаа зэгээ хүлээж авч байна. Анхных нь ачтай байна те. Би зэгээ хүлээж авч байна. Анхныхаа зэг. Тэгэл ямар байна? Өндөр өстэй баяртай байна. Анхныхаа зэг хүлээж аваад баяртай байна. Энэ эмнэлгийн хамт олонд бас баярлалаа илэрхийлье. За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. За энэ даа хүмүүсээс бас бүгдээрээ мэндчилгээ авцгаая. Сайн бацгаана уу? За шинэ хүүхдээ хүлээж ийн үү? Яаж ийн? Би одоо хүлээгээс сууж байна да. Дүү нүү хин Манай дүү. Хиддэг хүүхд нэ. Манай дүүг нь 2 дахь хүүхэд. За та имэн үү? За шинэхэн зээгээ хүлээж ийн үү? Ачаа хүлээж ийн. Заагаас сууж байна. Зугаалт нь авах гэж байгаа да. Сэтгэл маш өндөр байна уу? Хиддэг ачтай нэ. Зугаалт нь. За ахыг имээ ахын тий. За та бүхэнд баяр хүргэе. За бүгдээрээ одоо орж эмчнээс яриаг авцгаая. За бид яг одоо өргөн амарч газрын төрөх тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч ариун цэцэгтэй уулзаад байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Та удаад бас өглөөний мэнд хүргэе. Одоо их барих эмнэлгийн хувьд, төрөх эмнэлгийн хувьд өглөө хэрхэн эхэлдэг вэ? За өглөө бид хэд орж ирээд жижүүр тонсон багийнхнаасаа төрөх өрөөнд хэдэн хүн байна тэр хүмүүсээ хүлээж аваад яаж төрүүлэх үү үзээд төрөлтийн төлөвлөгөөгөө боловсруулдаг байгаа. За ер нь одоо нэг өдөрт хичнээн эмч хичнээн их баригч хичнээн сувлагч ажилладаг уу? Ер нь ээлжээр ажилладаг бах тий? Тий, ээлжээр ажилладаг. Одоогийн байдлаар бол төрөх өрөөнд 4 эмчтэй, 4 их баригчтай, 3 асрагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо нэг хоногт ойролцоогоор хичнээн хүн ер нь төрдөг вэ? Хичнээн одоо шинэ иргэн мэндэлдэг вэ? Хоногт ойролцоогоор нэг 30-аас 50 хүн төрнө. За үзэгчдээ бид яг төрөх эмнэлгийнхаа халуун цэг дээр буюу төрөх тасаг дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд бүгдээрээ яг шинэхэн хүүхдээ хүлээж байгаа ээж нэртэй уулзаж яриа авцгаая. Сайн бацгаана уу? За хизээ төрсөн бэ? 4 төрсөн. Хиддэг хүүхдээ? Анхных. За хідээ ямар хүүхэдтэй болсон бэ? 3630 г хүү гарсан. Биеийн сайн уу? Сэтгэл ямар байна? Сайн. Анхны хүүхдэлгээр аягүй давталж исэн. Тэгээд хүүхдээ хараад аягүй гоё. За таны хувьд? Миний хувьд 2 дахь хүүхэд охин гарсан. За биеийн сайн уу? Сайн төрсөн үү? Сайн төрсөн 2 дахь төрөлт болохоор асуудалгүй шууд гарсан. Харьцангуй өөр юм байна уу? Тий. За баярлалаа. За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ бүгд. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За өглөөг хэрхэн өгсөн бэ? Яхаа 7:30-д босоод тэгээд 8:30-д ажилдаа ирээд ажиллаа хийгээл өнөөдөр одоогоос сууж байна. За одоо төрөх эмнэлгийн хувьд ер нь өглөөг яаж өгцдөг вэ? Хэр ачаалттай байдаг вэ? Ачаалттай гэхээс илүү өглөө ирээд угаасаа ажилдаа ихээ сайхан их төрсөн ихчүүдтэйгээ бүгдээ мэдлээд өрөөгөөр ороод ээжүүдийн халуун наралтыг үзээд тэгээд ээжүүдээ хянаал тэгэл өглөөг өгдөг.
Эх орны өглөө хөтөлбөр маань төрсний дараах тасаг дээрээс үргэлжилж байна. За төрсний дараах тасаг бол 27 өрөөтэй юм байна. За харин яг одоо 316 дугаар өрөө рүү орж за шинэхэн хүүхэд буюу ээжтэй бүгдээрээ уулзцгаая. За сайн байна уу? Сайн байна. За хизээ төрсөн бэ? 27 оны орой 9 цаг 30 минут төрсөн. Хиддэг хүүхдээ. Ямар хүүхдтэй хүүхэд? Хүүтэй болсон. Би энэ сайн уу? Сайн төрсөн үү? Сайн төрсөн. Манай өргөн амарчхын их баригч төвлөсөн эмчнэр маш сайн харилцааны өндөр соёлтой хүчтнүүдээ анхаарч ажилтдаг. Маш их баярлалаа. Тэгээд эрүүл саруул төвлөж өгсөн өргөн амарчхын хамт олонтой баярлаж талархснаа илэрхийлж байна. Баярлалаа. Эрүүлийн хаад жаргалыг хүсье. Бид яг одоо эрүүл нэрийн тасгийн эмч амар санаа эмчтэй уулзаад байна. За таны хувьд өглөөг яаж эхлүүлдэг вэ? Өглөө тэг ажил дээр орж ирэл хэсгээ шалгаал одоо өглөөний өдрийнхөө бэлэн байдал бэлэн байна уу гэдгийг шалгаал. Тэгэл явчихна да. Тэгэл өдөрт хэдэн хүүхэд байгаа юм те. Тэрнийгээ тоолол асуудалтай хүүхэд байгаа юм уу? Тэрнийгээ ярилцаал эмчнэртэйгээ ярилцж ажиллаа эхэлдэг. За энэ тасаг маань ямар тасаг лээ? Та гоё тасгаа танилцуулаач. За энэ хэсэг маань манай нүг эрүүл нэр асаг гэж явж байгаа. Энэ болохоор төрсний дараах ээжүүдийн хүүхдүүдийг хянана. За өөр яг нөгөө зарим нэг хацаргаа шаардлагатай хүүхдүүд идэв шүү дээ. Ээж нь одоо хэсэг мэслийн дараа байж байгаа ч юм уу те. За эсвэл ээж нь өөрөө хүүхдээ хөвгүүлж чадахгүй байдалтай ч юм уу. Тиймэр хүүхдүүдэд хянадаг. Ээж яваа танилцуулж Болно. Энэ хэсэгт болохоор хүүхдүүдэд угаагаад энэ үүдэнд нь ээжүүдээ хүлээгээд ээжүүд нь хүүхдүүдэд хүлээгээд чинь. За тэгээд угаалгаад хүлээгээ сууж ирлээ үү те. Энэ хизээ төрсөн хүүхдээ. За эн чинь төрөөд 2 хонжоо. Хэдийн илүүхтэй ямар жижиг юм бэ? 3,660 г. Тэгээд ээж нөгөө нэг сэхэнд байгаа энд тэгээд хүүхдийн асарч сувлгаа хийж байгаа. За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ бид төрсний дараах тасаг дээр буюу за шинэхэн ээжтэй бас уулзаад байж байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За хизээ төрсөн бэ? Өчигдөр. Хэддэг хүүхэдтэй? 3 дахь хүүхэн. За хийсвэр хагалгаар төрснө өөрөө төрснө үү? Хийсвэр хагалах. Энэ сайн уу? Одоо төрсний хийсвэрээр төрсний дараа бас айгүй хэцүү байдаг гэж. Тий, өчигдөр яг төрсний дараа гайгуулсан. Одоо өнөөдөр сарсан юу гайгуулна. Өчигдөр жоохон хүндхэн байсан. Хүүхдийн биеийн байдал сайн уу? Сайн байна. Та хоёрт эрүүлийн хаз жаргалыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд сайжлаа амжилт. Эх орны өглөө хөтөлбөр өглөөний мэнд болонгаа нийслэлийн өргөн амарчих газар дээрээс хүргэлээ. За бидэнтэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр та цаагаа уусна болонгаараа